борлуулалтаа бүтэн зургаар нь харъя гэдэг манай вебинар одоо гол сэдв нь борлуулалтыг ер нь яаж бүтэн зургаар нь менеж хийх вэ гэдэг талаар одооянах талаар ер нь ярихаар байна. За ер нь ямар хүн тайлд яриад байгаа гэх юм бол би яг манай компани Salesforce гэдэг одоо дэлхийн хамгийн шилдэгсийн арга байгаа. За дэлхийд одоо зах зээлээрээ бол дангаараа 23% эзэлдэг. За жижиг дунд бизнесээс ахуулаад одоо томоохон байгууллагууд хүртэл ашигладаг ер нь бол юм хамгийн тэргүүлэх систем байгаа. Энэ системийг нэвтрүүлэхээр зориод Монголдо ер нь сүүлийн 5 жилийн хугацаанд бол ажиллаж байгаа. За энэ хүнийг ерөнхийдөө та хэд маань бүгдээрээ мэдэх бах те. Энэ болохоор менежментийн онол буюу одоо нэг байгууллагын бизнесийн менежмент онлын эцэг гэж хэлэгддэг. Питер Сракер гэдэг хүн байгаа. За энэ хүний хамгийн одоо алдартай эрхлэлтүүдийн нэг гэх юм бол за альва бизнесийн гол зорилго нь харилцагч болох. За тэгээ тэр харилцагчийг хадгалах юм аа гэж хэлсэн байдаг те. Тэгэхээр ер нь бол одоо альва одоо томч байж жижиг бүх төрлийн бизнес бол ямарч одоо хамгийн одоо үнэтэй зүйл нь бол тухайн бизнесийн харилцагч нь байна. Манайхаас одоо ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээ бараа тий одоо зүйлийг худалдаж авдаг. Одоо энэ одоо хүмүүс маань манай одоо бизнесийн хамгийн гол үнцэн байх. Үнцэнтэй одоо asset байх нь тий. Бизнес гээд явхаар за бизнес дээр за мэдээж маш олон оролцогч талын стейкхолдерууд байгаа. Гэхдээ энэ тухайн байгууллагын бол мэдээж харилцагч байна. За энэ харилцагчтай яг шууд хамгийн түрүүнд тулж харилцаж байгаа хүмүүс нь манай борлуулалтын ажилтнууд байдаг. За энэ борлуулалтын ажилтнууд маань мэдээж одоо ямар нэг үр дүн гаргахаар эрийгээ хянах юм менежментийн багийнхан байна гэсэн юм үндсэндээ юунуудыг харж байгаа тийм оролцогч талууд байгаа. За тэгвэл харилцагч маань өөрөө ерөнхийдөө худалдаа авалт хийхдээ ямар одоо замналаа одоо нэгээд харж үзэх юм бол харилцагчийн замналыг нэг 6 үе шигтэй харж байгаа. За хинд нь бол тухайн харилцагч ямар нэг зорилгын хүрээнд худалдаа авалт хийхээр тодорхойлно тий. Одоо бизнесийнч бай, хувь хүнч бай, өөрөө ямар нэг зорилгыг биелүүлсэн тул худалдаа авалт хийх тий. Тэр нь тэр зорилгын хүрээнд тодорхой асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Тэгэхээр тэн дээрээ ямар нэг шийдэл хайна гэсэн үг тий. Шийдлийн хайна тухайн шийдлийг санал болгож байгаа нийлүүлэгч буюу одоо энэ борлуулалт хийж байгаа байгууллагуудтай холбогдно. За тэдгээрээсээ одоо харьцуулт хийж байгаа ч юм уу тий. Худалдаа авалтаа хийн. Худалдаа авалтын дагаар бол тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ юуж бай. Бүтээгдэхүүн яваад ахиглах гэсэн юм үндсэн 6 замлаа. Тэгэхээр яг энэ одоо замлын хүрээнд манай борлуулалтын хүмүүс маань одоо одоо үздэг вэ гэдэг юм бол за 2010-аад оноос өмнө бол ерөнхийдөө илүү одоо бизнесүүд маань ялгарлаа яаж гаргадаг байсан бэ гэхээр илүү хин илүү масс үйлдвэрлэж чадчихээн тэр бүтээгдэхүүнээ хин одоо хэрэглэгчийн гад дээр илүү хурдан илүү efficient хүргэж чадчихээн гэдгээрээ ялгардаг илүү процесс зүйтэй борлуулалт дээр явагддаг байсан. За борлуулалтын ажилтнууд бол ер нь бол яг бүтээгдэхүүн үйлчлэхний хувьд бол тийм их ялгаатай бол биш те. Тэгэхээр борлуулалтын ажилтнууд маань тухайн харилцагчийн яг энэ худалдаа авалтын замлынх нь худалдаа авалтынхаа шийдвэрийг гаргах энэ одоо момент дээр нь илүү төвлөрч ажилладаг. За эндээс нь бол илүү ингээд ашиг татварч ажилладаг байсан. За ингээд мэдээж одоо ингээд нөгөө процесс тодорхой хэмжээнд оптимайзд болоод ирнэ. Тэгэнгүүт 2010 оноос эхлээд болохоор бизнесүүдийн бол ялгарлаа юунаас гаргаж эхэлсэн бэ гэхээр манай бүтээгдэхүүн ч юм уу манай шийдэл юу нь яг бусдаасаа ямар ялгаатай юм. Манай шийдэл танд яг ямар value өгч чадах юм, ямар үн цэнийг өгч чадах юм бэ гэдэг дээр илүү ач холбогдлоо өгдөг. Илүү бүтээгдэхүүн суурьтай борлуулалт хийдэг болсон байна. За энэ бүтээгдэхүүн суурьтай борлуулалт хийгээд мэдээж бид нар худалдаа авалтын үе шат ч юм уу одоо яг энэ үе шатн дээр нь очиод одоо харилцагчтай уулзах юм бол аль хэдийн оройтцсан магадгүй одоо өөр нэг өөрчлөгч маань очиод бүтээгдэхүүн танилцуулсан ч юм уу тий байх учраас илүү урагшлаад за харилцагчаа шийдэл хайж байгаа үед нь манай энэ одоо тий бүтээгдэхүүн танд ийм шийдлийг санал болгоны ийм давуу талыг үүсгэн гэдэг байдлаар одоо engagement-тэй урьд хийгээд эхэлсэн байна. За тэгээд мэдээж ингээд одоо бүтээгдэхүүнээрээ ялгарх гад ингээд явж исэн. За тэгээд бизнесийн орчин мэдээж өөрөө математиктэй хөгждөг, хинзааг бас маш урьдчилан хөгждөг. За сүүлийн жилүүдэд бол одоо бид нар 10 жилийн өмнө дижитал трансформашн буюу одоо систем ашиглах талаар ярьдаг байсан бол одоо сүүлдээ бүр дата, AI гэдэг маш одоо ингээд хурдтай технологи хөгжиж байгаа учраас энэ одоо үед бол ялцчихгүй харилцагчийн хүлээлт бол одоо нөгөө надад бүтээгдэхүүн санд болгохээс илүүтэйгээр нөгөө харилцагч байгууллага одоо миний асуудлыг шийдэж өгөх надад одоо зөвлөгөө өг би ямар бүтээгдэхүүн юу нь бол ямар шийдэл хайж байгаач мэдэхгүй байна. Тэгэхээр би ийм юм юу нь бол хүсэж байна. Зарим процесс юу гэж байгааж мэдэхгүй ба тий. Тэгэхээр ийм зорилготой байгаа. Тэгэхээр над дээр ингээд ирээд зөвлөөд ингээд бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгоно гэсэн юм хүлээлттэй байдаг болчихсон. Тэгэхээр борлуулалтын ажилтнууд одоо альва бизнесмен тухайн харилцагчтайгаа
Энэ замлынх нь бүр хамгийн ихний үе шат буюу харилцагч юу хүсэж байгаагаа тодорхойлж байгаа энэ үе шатн дээр нь очиж уулзаад хамтдаа ингээд одоо харилцагчаа одоо дэмжиж хамтраад энэ шийдлийг боловсруулад ингээд худалдаа авалт хийх юм маш урт процесс байдаг болсон. За тэгээ харилцагч маань өөрөө ингээд харилцагч одоо ч гэдэг юм уу бизнесийн орчин хөгжих гэсэн энэ худалдаа авалтын одоо борлуулалтын процесс маань илүү урт, илүү төвөгтэй болж байгаа. За одоо борлуулалтын ажилтнуудаас маш их илүү их effort буюу нэг хүчин чармайлт байнгын харилцагчаа кэрлэх юм одоо арга хэмжээнүүдийг бол шаарддаг болсон. За тэгэхээр эндээс ер нь юуг үнэлэе гэж болох вэ гэхээр тухайн борлуулагч эсвэл бизнесмен өөрөө харилцагчийн эксперт буюу тухайн харилцагчийгаа ер нь бол маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэр харилцагчаа юу хүсэж байгааг гэдгийг өөрөө тодорхойлж өгөөд ийм шийдэл хэрэгтэй шүү гэдгийг ингээд санал болгох юм харилцагчийн эксперт болох шаардлага үүсч эхэлсэн. За тэгээд нөгөө технологийн хөгжилтэй уялдуулаад бас нэг нөхцөл байдал үүсэж байгаа нь болохоор мэдээж нөгөө харилцагч маань одоо зөвхөн уцаар ч юм уу эсвэл одоо мэйлэр ч юм уу эсвэл харилцаа болцсон. Маш олон сувгаар ер нь бол байгууллагуудтай харилцдаг болсон. За сошиал сувгууд байна Facebook-ийн Messenger, зарим тохиолдолд Instagram байна. За зарим харилцагч нар бол мэйлээр явж байгаа, уцаар шууд ярьдаг хүмүүс байгаа. За өөр бусад нэг харилцааны Viber, Telegram ч гэдэг юм маш олон сувгууд байдаг болсон. За эндээс бол нэг харилцагч тасардгүй хүсэлтүүд ирж идэг. За нөгөө талдаа одоо байгууллагууд маань тодорхой хэмжээний системүүд ашиглаж явдаг учраас нөгөө борлуулалтын ажилтнууд ч юм уу тухайн одоо харилцагчтай ажиллаж байгаа ажилтнууд маань зарим мэдээллүүд нь Excel дээр байж идэг, зарим мэдээлэл нь мэйлэн дотор байдаг, зарим мэдээлэл нь одоо ERP гэдэг юм уу тухайн байгууллагын өөрсдийн систем дотор байдаг. Тэгээ ингээд мэдээллүүд нь нэг юм fragmented буюу ингээд энэ тэнд ингээд нэгдсэн байхгүй болохоор тухайн одоо мэдээж бодлоо одоо ажилтны бол ажил нь амар хэцүү болно тий. За тэгээ олон хүсэлт орж ирээд байдаг. Хинд нь яг хариу үгүй. Алийг нь одоо эхлээд хөөцөлдөх үү гэж ингээд асуудлууд үүсч эхэлдэг. За тэрнээс болоод бизнес дээр бол мэдээж томоохон хохирлууд учрна. За мэдээж одоо борлуулалт хийх хэрэгтэй байсан бол тэр борлуулалтаа алдаг ч юм уу тий. Эсвэл одоо манай одоо үнэ харилцагч байсан чинь тухайн харилцагчийн хүсэлтийг нь санаандгүй байдлаар орхигдуулаад илүү их одоо prioritize тий нөгөө ирэмблэлтэй буруу хийсээс болоод харилцагч байгаа гомдох гэх мэтчлэн асуудлууд үүсээд ер нь бол манай одоо бизнесийн үр дүн бол ингээд шууд дөрвөөр нөлөөлөх юм байдлууд үүсэж байгаа. За борлуулалт гэдэг ярахаар мэдээж нөгөө хүмүүс борлуулалтын фүнэл, борлуулалтын пайплайны тухай ярьдаг. За борлуулалтын фүнэл пайплайн маань бол ерөнхийдөө нэг энэ зургийг бол угаасаа хүн болгоо мэддэг баг тий. Тэр фүнэлийн хувьд бол тухайн манай байгууллагын тухай ч юм уу манай бараа бүтээгдэхүүн үйлчлэлийн тухай awareness буюу ойлголт өгөх. За тэгээд тэрний дараа манай бараа бүтээгдэхүүнийг сонирхож авч ирж байгаа үе байна. За эндээс манай бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах юм одоо интент илэрхийлэх үе шат ч юм уу те ингээд ингэж явсараа хамгийн сүүлд нь бодлоо авалтын шийдвэр гараад үнэлээс ингээд манай харилцагч болоо гараа авчиж байгаа те. За энэ болохоор борлуулалтынхаа пайплайн буюу үе шатуудтайгаа болохоор яаж үйлдэж байгаа гэхээр awareness буюу одоо awareness үүсгэж байгаа үе шат дээр бол мэдээж lead generation гэдэг хийж байна те. Нөгөө борлуулалтын сургуудыг үүсгэж байгаа гэсэн. За энэ борлуулалтын сураг үүсгэж байгаа үед харилцагч маань бидний хувьд татгаар үл таних хүн одоо мэдхгүй бид нар тэр харилцагч байгаач мэдхгүй ерөөсөө холбоо тогтож байгаа хүмүүс байх боломжтой. За тэгээд энэ маань сураг болоод одоо нөгөө манайд одоо сонирхлоо илэрхийлээд манайхаа контактлаад ороод ирэх цагт энэ маань сураг болоод үүсчихнэ. За энэ сураг маань цаашаа явсаар хагаад одоо магадгүй тодорхой төсөвтэй ч гэдэг юм уу те. Энийг бодлож авах сонирхлоо илэрхийлээд ингээд явах юм бол энэ маань одоо ерөнхийдөө манай компани дээр харилцагч одоо байгаа болоод одоо тухайн байгууллагч юм уу хүмүүс харилцагч болно. За борлуулалтын боломжууд үүснэ. За бүр цаашлаад ер нь бол борлуулалтын боломжоо борлуулалт болохоор хаах юм бүтэн юм том нэгэн одоо үе шат байгаа даа. Тэ энэ дээр бол мэдээж борлуулалтын багийнхаа оролцож байгаа тодорхой хэмжээнд маркетингийн одоо багийнхнуудаас ингээд ялангуяа awareness lead generation сургийн бүртгэл хэсэг дээр бол оролцоо явж байгаа. Тэгэхээр ингээд олон багийг хамарсан төвхтэй процесс учраас энэ дээр ингээд мэдээллүүд нь тэмдгүү байгаад байдаг. За тэгэхээр бид нар энийг яаж илүү үр дүнтэй болох вэ гэх юм бол саяны бүх одоо үе шатууд дээр үүсэж байгаа харилцагчийн interaction мэдээллүүдийг нэг юм нэгэн сан дээр төвлөрүүлээд авчих юм бол бид нарт ер нь бол одоо ингээд борлуулалтын ажилтнч бай, удирдлагч бай тий байгууллагын ямарваа ажилтан алчтай холбоотой ямар нэг мэдээлэл гаргах, ямар нэг interaction үүсгэхдээ Цэцэнгөө нөгөө харилцагчийн эксперт буюу тэ мэд харилцаж байгаа тухай өмнөх түүхийг нь мэдсэн байдлаар харилцах боломж үүсэж байгаа тийм. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэхээр ерөнхийдөө хамгийн одоо хялбарч хамгийн тэ арга маань болохоор CRM буюу харилцагчийн удирдлагын систем нэвтрүүлэх байгаа. Харилцагчийн удирдлагын систем дээр ер нь ямар шаардлага байх вэ гэхээр түрүүний хэлсэн сураг үүсгээс ахуулаад сураг үүсгэх буюу awareness үүсгэх, маркетингийн медиа явуулах, энэ кампайнуудаа явуулгаас эхлүүлээд борлуулалтаа дуустал нь бүтэн зургаар нь удирдмаар байгаа.
нэг ч борлуулалтыг алмааргүй байгаа тий. За тэнгуүтээ орж ирж байгаа сургууль дээр манай борлуулалтынхан хангалттай ажиллаж байгаа мó, харьцагчтай хариу өгж байгаа мó, нөгөө харьцагч үнийн санал авъя гэд хэлээд байжсэн чинь бид нар нэг сар үнийн санал явуулаагүй байвал мэдээж тэр борлуулалт бид нар алдахад хүрнэ тий. Тэгэхээр борлуулалтын баг маань энэ дээр үнэхээр яг гүйцэтгэл сайтай, бүтээнтэй ажиллаж байгаа мó гэдгийг хянамаар байдаг. За нөгөө түрүүний хэлсэн харьцагчийнхаа бүх interaction түүхүүдийг нь хараад нөгөө харьцагчийнхаа экспертэнд болчмаар байна тий. За тэгээ дээрэс нь нөгөө борлуулалттай холбоотой том зургаараа одоо борлуулалтын жилийн төлөвлөгөө, улиралын төлөвлөгөө гэх мэтчил маш олон KPI-уудыг бид нар бол тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ KPI-уудаа яг датан дээр суурилсан буюу бодитоор хэмжих юм хэмжмээр байгаа тий. Хэмжих. Энийг яаж илүү хэлбэрхэн хийх үү гэдэг асуудал болгоно. За тэрнээс гадна мэдээж одоо технологи хөгжиж байгаатай адилхан бизнесийн орчин гэсэн маш хурцтай хөгжиж байгаа. Өнөөдөр манай одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ нэмэгдэх ч юм уу тий харьцагчтай холбоотой харьцаж байгаа нэг сувг нэмэгдэх гэдэг юм уу маш олон юм нөгөө өөрчлөлтүүд бол маш хурцтай явагдчихэдэг. Тэгтэл нөгөө бидний ашиглаж байгаа систем маань энэнд нь хурдан одоо зохицож чадахгүй тий одоо тэр өөрчлөлтийг оруулахад хүндрэлтэй байх юм бол бас хүндрэлтэй. Тэгэхээр одоо ашиглаж байгаа систем маань маш хурдан одоо өөрчлөлтүүдийг оруулцдаг, тохируулцдаг тий нэг одоо бүтээгдэхүүний quality-г нэмждэг. Нэг харилцагч дээр дахиад би нэг талбар нэмж бүртгэмээр ах юм бол тэрийгээ одоо нэг 3 дахь талаас хамаараа тий хөгжүүлсэн хамаараас хамраад байхгүйгээр тохируулцдаг ийм байхыг ер нь бол ийм одоо үндсэн шаардлагууд нь бичрээ да. Тэгэхээр энэ дээр ер нь бол яаж Salesforce систем маань туслах вэ гэдэг талаар би нэг тоон демо бичсэн байгаа та хэдтэй зөвлөчье. За Salesforce систем маань болохоор web based буюу интернет браузераар ордог. За бас мөн одоо утсан дээрээ аппликейшн суулгаад утаснаас ашиглах боломжтой. Таблет ч юм уу тий өөр бусад одоо системүүд ашиглах боломжтой юм систем байгаа. За тэгээ cloud учраас ямар нэг одоо сервер тоног хөрөм шаардлагагүй. Зүгээр л одоо бид нар Facebook-ийг утсан дээрээ татаад ашигладаг шиг одоо өөрсдөө дээрээ нэг аккаунт худалдаж аваад ингээд маргаашнаас шууд ингээд өнөөдрөөс шууд ингээд алтаа явах боломжтой систем байдаг. За ингээд орохоор мэдээж ингээд энэ дээр харагдаж байгаа мэдээллүүдийг бол тухайн байгууллага өөртөө зориулаад өөрчлөх боломжтой. За энд бол жишээгээр би юу харж байна гэхээр би нэг борлуулалтын ажилтан байх юм бол миний нийт pipeline ямар байгаа. За би одоо хичнээн төрөний одоо борлуулалтыг таарагдтay. Тэрнээс pipeline ямар байгаа юм бэ гэдэг шууд том зургаар нь харж чинь. Над дээр ямар таскууд хүлээлгэж байгаа юм бэ гэдгийг хичнээн таскууд хийж байгаа харж чинь. За өнөөдөр би жишээлбэл нэг юм хүнтэй танилцуулга уулзалт хийх юм гэдэг энэ ивент нэмжээнэ харагдчихжээ. За би цаашаа дахиад энэ борлуулалтайгаа холбоотой ямар таскууд гүйцэтгэх ёстой вэ гэдгээ бас дээр ингээ хараа явчихжээ тий. Хинтэй холбоотой юу хийх үгээд. За тэгээд тэрнээс борлуулалтын боломжоос гадна би бас лидүүд дээр ажиллах хэрэгтэй байдаг. Тэрнээс сургууль маань за хичнээн сургууль дээр ажиллах вэ гэдгээ ер нь бол ингээд харж байгаа тий. За ингээд харчин. За тэгээд ер нь борлуулалтын ажлын талын шаардлагатай. За тэгвэл одоо цөмөрөө эхлээ юу өгөх вэ гэхээр борлуулалтаа бүтэн зургаар нь сургаас хэлээд юу нэг одоо тий бүртгэж байгааг харъя. За жишээлбэл энэ би нэг форм үүсгэсэн байна. Одоо манай бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл авахыг хүсэж байгаа бол одоо энэ дээр энэ формыг өглөөрөө гэдэг юм формыг үүсгэсэн. За энийг бол адилхан ер нь бол одоо ямар нэг код бичгүүгээр би өөрөө талбаруудаа тохируулаад ямар талбарын мэдээллийг бүртгэмээр байгаа юм гэдгээ тохируулаад оруулцдаг. Маш хэлбэрхэн гаргадаг гэсэн үг. За энэ дээр одоо жишээлбэл би нэг зураг бүртгэе. За нэрээ бичих юм байна. За энэ заавал бичих хэрэгтэй юм байна. За тэгвэл би Novelsoft гэдэг компанийн за энийг sales байгаа тий. За гэдэг ч юм уу ингээд бүртгэн. За ингээд харьцагч маань нэг форм бүртгээд би танайхтай холбоотой мэдээлэл авмаараа нэг явуулчихна. За тэгвэл одоо над дээр болохоор нэг борлуулалтын ажилтан дээр маань нийт 51 лид байсан байна тий. Тэгвэл бид сая одоо харьцагч нэг лид нэмээд бүртгэнгүүт шууд ингээд ороод ирж байгаа. За энэ ингээд ийм промоутер гэдэг хүн, ийм компани хүн ийм мэдээлэл авах гэдэг юм байна гэдэг юм те. Систем дараад орох юм бол мэдээж одоо дэлгэрэнгүй мэдээллүүд надад миний бүтэц авсан мэдээллүүд байж байгаа. За энэ дээр мэдээж борлуулалтын ажил компанийн холбогдоод яриад ч юм уу мэдээллүүдийг апдейт хийгээд явах боломжтой. Тэр харж байгаа бүтэц байгаа мэдээллүүдийг бүгднгийн уян хатан байдлаар одоо талбарын нэрийг нь солих эсвэл өөр дахиад нэмэлт одоо мэдээлэл бүртгэх шаардлагатай бол галбар нэмэгч гэдэг юм уу тий харагдах байдлыг нь өөрчлөх гэдэг гэх мэт байдлаар уян хатан байдлаар зохион байгуулалт боломжтой гэсэн үг. Энэ байдлаар харагдана. За лидийн болохоор нийт 53 лидээс би жишээлбэл 50-таа холбогдоогүй байгаа юм байна. Нэг 3-таа холбогдох гэж оролцсон юм байна тий. Нэгтэй нь уулзах юм байна. Хідэн disqualified маа гэх мэтчлэн бүх мэдээллүүдийн хэмжээнээс харчна. За тэгээд мөн тодорхой одоо мэдээллүүдээр үндэслээд рүүлүүд тохируулангуудаа тухайн сургуудаа үнэлж болно гэсэн үг.
хамгийн өндөр оноотой нь мэдээж борлуулалт болоход илүү ойрхон байгаа зураг гэж үзнэ тий. Тэгэхээр энэ дээр магадгүй энэ тухайн байгууллага нь яг үнэхээр төсөвтэй юм уу? За худалдаа авалтын хугацаанд хизээ байх юм ч гэдэг юм уу тий. Иймэрхүү мэдээллүүд дээр нь үндэслээд одоо жишээлбэл хэмжээ тохируулсан байгаа болохоор энэ одоо бид нартын одоо контакт хийсэн хүн маань decision одоо шийдвэр гаргах хүмүүс юм уу? Эдгээр төсөвтэй юм уу? Хэр хугацаанд ер нь бол одоо шийдвэр гаргах юм ч гэдэг юм уу тий. Энэ дээрээс нь үндэслээд оноожуулаад энэ оноо болохоор энэ нэхэд болохоор 97% буюу одоо борлуулалтын болоход бол нэлээд ойрхон тий өндөр маркеттай сураг байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр борлуулалтын ажилтнууд маань бас нөгөө түрүүний хэлсэн зарим нэг хөлтийг орхитуулаад байдаг гэдэг шиг хамгийн чухал өндөр ач холбогдолтой. За гэх мэтчлэн ер нь бол ингээд ирэмлээд юун дээр илүү анхаарах хандуулах вэ гэдгээ нэг юм том зургаар харах боломжтой байна тий. За тэгвэл одоо за саяны орж ирсэн сургаа бид нар ярьсан холбогдоод нөгөө хүнтэйгээ ярьчлаа. Энэ хүн үнэхээр манай бараа бүтээгдэхүүнийг авах юм байна гэдэг юм ба нэг convert хийх юм байна тий. За энийгээ би одоо борлуулалтын боломж олгох гэж байна. За тэгэнгүүт за энэ дээр жишээлбэл Novosoft гэдэг компани юм байна. Ийм хүн юм байна. За энэ одоо CRM систем гэдэг ч юм уу тий. CRM систем авах гэж байгаа юм байна. Их мэтчлэн ингээд боломжоо ингээд үүсгэж чинь. Тэгэхээр автоматар нөгөө миний өмнө үүсгэсэн байсан мэдээллүүд нь байгууллагын одоо мэдээллийг нь ажлынхын мэдээллийг нь борлуулалтын боломжийг нь ингээд бүртгээд өчнө. За борлуулалтынхаа боломж руу дараад орох юм бол энэ одоо хэр зэрэг борлуулалт болох боломжтой энэ хизээ энийг хоцрож авах юм гэдэг юм тий. Өмнөх мэдээллээс ингээд уламжлаад авсан юмнууд нь гараад ирнэ. За энэ гэлт нь хэрвээ одоо би энэ хүнтэй ярьсан холбоо тогсоосон байх юм бол мэдээллүүд гараад ирнэ. Гэх мэтчлэн ийм одоо боломжууд байгаа даа. За энэ дээр харж байгаа борлуулалтын үе шатуудыг мөн байгууллага өөрийнхөө хэрэгтэй шалгалт тохируулаад өөрчлөх боломжтой гэсэн үг тий. За тэгээ би одоо магадгүй энэ хүн дээр пропозал явуулсан юм бол энэ борлуулалтын ажлын пропозал явуулчлаа гэдээ оруулчихна. Пропозал магадгүй энэ хавсаргаад оруулчихдаг юм уу тий. Иймэрхүү байдлаар яваад ингэ явчихаа. За дараагийн хэсэг нь болохоор энэ opportunities буюу яг бүх манай дээр үүссэн байгаа яг төсөвтэй үнийн санал өгсөн борлуулалтын боломжуудаа бид нар нэг цогноос том зургаар нь харж болж байгаа. Ямар үе шатууд дээр хэдэн боломж байгаа тий. За одоо энэ манай байгууллагын хувьд 6 үе шаттай. Тэнгүүд манайх дээр гэрээ болсон close one буюу манайх дээр гэрээ их чаа 11 хүн байгаа юм байна. Одоо тий negotiation буюу одоо үнэ ярьж байгаа хүмүүс байгаа юм байна. Саналаа явуулсан юм байгаа юм байна гэдэг юм уу тий. Энд дээр хэдэн ширхэг байгаа нь ямар үнийн дүнтэй хаалтын хизээ авах хэрэгтэй юм ч гэдэг юм уу. Бүх мэдээлэл нэг юм бордоос ингээд гараад явчих. Боломжтой гэдгээр ер нь бол даваатай байгаа даа. Тэгэхээр ингээд ер нь бол одоо манай борлуулалт сураг орж ирэхэд авахуулаад сургаа одоо close one болоод дуустал нь бүтэн зургаар нь ингээд ерөнхийдөө гараад хийж байгаа гэсэн. За дараагийн нэг хэсгийн тухай нөгөө түрүүний бид яриад байсан харьцагчаа 360 градус гаргаж байгаа тий. За харьцагчаа 360 градус харъя гэдэг нь манай харьцагч Novosoft гэдэг компани байгаа юм байна. За энийг бол өмнө бүртгэсэн байна тийм. Энэ манай харьцагч юм байна. Энэ одоо зөвлөх үйлчлэгийн компани юм байна. 40 хүнтэй юм байна гэдэг юм уу. Энэ мэдээллүүдийг бид нар цуглуулж авах явцдаа ингээд магадгүй бусад системүүдээсээ датаг ин автоматар аваад эсвэл магадгүй одоо борлуулалтын ажилтнууд ч юм уу тийм. Тухайн системийг ашиглаж байгаа хүмүүс нь тухайн үед нь бүртгээд ингээд явах боломжтой. За ерөнхий мэдээллүүдийг нь бол одоо ямар ч байдлаар тохируулаад ямар ч мэдээллийг бол бүртгэж болно. За энэ ч дахиад нэг чухал хэсэг хөгжүүлсэн байгаа нь болохоор тухайн байгаа одоо харьцагчтай холбоотой хайлайт буюу чухал мэдээллүүд. За манайхаас ер нь одоо тий бүх одоо манай харьцагч осноос хойш хэдэн төгрөгийн худалдаа авалт хийсэн. Одоо дахиад хэдэн төгрөгийн үнийн санал тавьсан байгаа. Хэдийг бид нар одоо яг борлуулалт болгож чадсан. Энэ харьцагч дээр манай борлуулалтын win rate хэдэн байгаа юм бэ гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар би харьцагч тус бүрээрээ харах боломжтой. За тэрээс гадна борлуулалтаас гадна харьцагчдаас санал гомдол хүсэлтүүд ирдэг. За эдгээрийг бас мөн бүртгээд кейс болгож бүртгээд за энэ кейсүүд маань шийдвэрлэх ямар явцтай байгаа юм. Тэ энэ дээр ажиллаж байгаа мүү гэдэг ингээд зарчлагчийн нийс авахнаас ингээд бүх мэдээллүүдээ харчна. За мэдээж одоо тэгээд тухайн байгууллага гэрээг бүртгэх шаардлагатай ч гэдэг юм уу, төлбөрүүд гэдэг ч юм уу, тэ маш олон мэдээллүүд бүртгэх шаардлага үүсч болно. Тэгхийн ба тэр болгоныг хэлбэрхэн байдлаар энэ дээр ер нь бол интеграц хийгээд нэмээд оруулаад ирдэг юм хавталтай. За тэгээд одоо том байгууллагатайгаа холбоотой янз бүрийн сайтууд авах юм бол нэгдсэн энэ цохон дээр бүгдийг нь оруулаад өгчнө. Тэгэхээр одоо нөгөө за энэ Novosoft-тай холбоотой чи хинтээ ярих хэрэгтэй байлээ, яах хэрэгтэй байлээ, танилцуулга нь байна уу, ямар үнийн санал өглөө гэж ийм асуултуудыг багийнхан дотор хоорондоо ярихгүйгээр зүгээр систем рүүгээ ороод ирэхэд ингэ бүх юм байж гэсэн байхгүй тий. Тэгээд
Тухайн байгууллагатай холбоотой бас энэ талд нь харагдж байгаа activity гэдэг нэг хэсэг байна тий. Та бүхэнд харж байгаа. За энэ болохоор нөгөө харилцаа, уулзалтууд, мэйл, дуудлага хийсэн бүх түүхийг ингээд он цагийн дараалал ингээд харуулж явчихна. За жишээлбэл энэ дээр өчигдөр нэг хуцаар ярьсан юм байна тий. За вебинар даатгатай ярьсан байна. Тэгээд нэг урилга мэйл явуулсан юм байна. Тэгсэн чинь тэрийг нөгөө одоо энэ Пүрма гэдэг хүн нь болохоор 11 цагийн өмнө нэгэд харсан юм байна. Ямар ч зүйл харсан юм байна тий. За тэгээ одоо би энэ хүн рүү дахиад нэг одоо юу явуулцтай мэйл явуулцтай байгаа юм байна. Гэдэг шиг юм нөгөө таскууд бүх юм авсан чинээс нэг харчин гэсэн юм бүрэн боломжтой. Тэгэхээр customer 360 гэдэг нь ерөнхийдөө харилцагчтай холбоотой тухайн байгууллага дээр үүсэж байгаа бүх мэдээллийг ийш тийшээ олон систем рүү дамжиж одоо тий олон файл нээж дамжихгүйгээр нэг цонхноос гарах боломжийг үүсгэж байгаа гэдгээр ерөнхийдөө хэлээд явж байгаа гэсэн. За гурав дахь асуудал маань болохоор за тэгвэл бид нарт борлуулалтын боломжууд ороод ирлээ, сургуулиуд ороод ирлээ. Энэ дээр манай ажилтнууд ерөнхийдөө ажиллаж байгаа мó борлуулалтынхаа яг үнэхээр ажиллаад байгаа мó гэдгийг харъя гэсэн тийм. Тэгэхээр энэ дээр бол нөгөө одоо саяны бүртгэж байгаа имэйл, явуулж байгаа имэйл бүгд ингээд автоматар тухайн одоо мэйлтэйгээ холбогдох юм бол систем рүү ороод ирдэг. За тэгэхээр энэ дээрээс нь үндэслээд тухайн ажилтан маань хичнээн кол хийгээд байгаа, хичнээн мэйл явуулсан, хичнээн уулзалт хийсэн, хичнээн одоо тасктай байгаа юм ч гэдэг юм уу те бүх мэдээллийг ингээд репорт байдлаар ингээ хараа явчихна. За Salesforce-ийн нэг давуу тал нь болохоор энэ тайлангуудыг одоо нөгөө дэлхийд даяар маш олон байгууллага хэрэглэдэг гэсэн те. Тэгэхээр энэ тайлангуудыг бол ерөөсөө юу яахгүй. Заавал ингээд одоо тухайн байгууллага ингээд цаг зав одоо зарцуулаад хөгжүүлээд авах шаардлагагүй. Бэлэн темплейтүүд юу нь бол байж байдаг. Тэднээс шууд татаж аваад суулгаад ашиглах боломжтой. Шаардлагатай байх юм бол мэдээж өөрчлөлтүүдийг нь хийгээд өөрсдийнхөө KPI-уудыг ингээд оруулаад явчих болдог тий. За жишээлбэл энэ дээр нөгөө тухайн борлуулалтын ажилтнуудынхаа гүйцэтгэлийг харж байна тий. Тэрнээс гадна тэгвэл манай яг одоо ямар кастомерууд дээр бид нар неглект хийсэн буюу орхигдуулсан байгаа ойр ерөөсөө харилцаа үүсгээгүй юм бэ гэдгийг хүртэл ингээд шууд нэг ингээд цогноос боломжтой байгаа даа. За тэгээ манай контактууд одоо манай дээр цугласан байгаа энэ контактууд байна тийм нөгөө яг байгууллагын ажилтнууд тэр ямар төвчний хүмүүс байгаад байгаа юм. Бид нар ер нь 100 хүмүүсийн харилцсан үгүй юу? Тэр чанартай контактууд манай дээр байдгийн. Inbound, outbound буюу манайх руу орж ирж байгаа хүсэлтүүд нь ямар байгаа юм? Бид нар гадагшаа ер нь ямар activity хийж байгаа гэх юм уу? Гэ харчиж байна. За манай одоо яг явж байгаа боломжуудаас одоо риск үүссэн тийм ингээд одоо магадгүй ингээд бүр нэг жилийн өмнө манайхаас үнийн санал авчаал ингээл юусоо авахгүй ингээл яваад байгаа газар байх юм бол тэр хэр утцсан байгаа юм яагаад хандахгүй байгаа юм шиг тийм үү те шууд ингээд бүр нэлээд ингээд drill down хийгээд утас шатааны энэ олох байдлаар ингээд авах боломжтой. За энэ дашбордуудыг бол түрүү хэлсэн бэлэн байж байгаа. Тэрнээс гадна өөртөө өөрчлөөд ер нь бол бүрэн ингээд хөгжүүлээд явах боломжтой. За жишээлбэл одоо энэ нэг тийм дашборд гэж байж юм те. Энэ дашборд руу ороод за өөрийнхөө хүрээнд би эдит хийнгүүтээ. За би энэ дээр нэг чарт нэвчий тайлаа. За open opportunities буюу манай дээр явж байгаа борлуулалтын боломжуудтай холбоотой нэг чарт нэвчий те. Ингээд тийгүүд ингээд нөгөө тайлан бэлэн байж байгаа. Тэнцэнээс гаргаад ирнэ. Би энийг ямар хэлбэрээр харах юм? Фунэлээр харах юм уу? Ингэж харах юм уу те? Эсвэл зүгээр тоог нь харах юм уу? Ямар чарт авах юм гэдгийг сонгоно. Гэх мэтчлэн ингээд тохиргоо хийгээд өөртөө хамгийн эвтэйхэн өөртөө тохиромжтой байдлаар хэлж байгаа хүн болгоомжтой энэ одоо тохиргоонуудыг хийгээд явах боломжтой. За ингээд репортуудаа харагдах байдлыг энэ маш хялбархаа ингээд тийшээ доошоо зөөдөг ч юм уу ингээд дараалал нь өөрчлөх. Энэ бүх ер нь бол ажиллагаанууд бол бүгдөө no code system. За код бичгүүгээр тохируулах систем учраас маш хялбархан байдаг гэсэн. За тэгээд ингээд ер нь бол бэлэн дашбордууд гэх юм бол ийм байгаа да. За жишээлбэл энэ нэг маркетингийн за ер нь бол борлуулалтын үйл ажиллагаа бүтэн зураг харна гэхээр мэдээж зөвхөн сураг орж ирснээс хашаа танихыг ярихгүй байгаа тий. Сургаас өмнө бид нар маркетингийн компанид ажлууд явуулж байгаа. Одоо янз бүрийн одоо мэйлээр урилга явуулах ч юм уу одоо магадгүй арга хэмжээний зохиож байгаа тий. Тэрнтэйгээ холбоотой бас ер нь бол одоо үр дүнгуудыг бүгднгийн энэ систем дээрээ оруулаад бүтгээд хянаад явах юм бүрэн боломжтой. За энэ дээр зорилтуудаа оруулаад энэ чэнээсээ бидний биелэлт ямар байгаа юм. Манай аль компанид ажил илүү үр дүнтэй байгаа юм гэж байгаа байхгүй. Жишээлбэл маркетингийн чанал буюу одоо борлуулалтын аль сувг илүү өгөөжтэй байгаа юм. Ивент хийхээр өгөөжтэй байгаа мó бид нар вебинар хийхээр өгөөжтэй байгаа мó мэйл явуулахаар өгөөжтэй байгаа мó гэдгийг хүртэл хянах боломжтой. Тэгэхээр яаж маркетингийнхаа сувгийг одоо яаж эхлэх вэ? Хаашаа ямар борлуулалт хийхдээ юуг одоо илүү чухалчлах вэ гэдэг ч юм уу. Энэ мэдээллүүдээ бүгдийг энэ бас оруулсан байгаа датанаасаа шууд гараад явах боломжтой гэднээрээ таавчтай.
За дашбордуудыг бол өстой хүн одоо тухайн байгууллага байгаа бүх албан тушаалтан одоо эрхийн одоо төвшний хүрээнд янз бүрээр зохион байгуулах боломжтой. Энэ бол жишээлбэл удирдлагын дашборд байна тий. Удирдлага хүн бол одоо бүр нөгөө нэг компанийн гүйцэтгэх захирал ч юм уу байх юм бол заавал ингээд нөгөө ямар боломж хэд дээр явж байгаа ингээд drill down хийгээл нэг деталь гарах шаардлагагүй. Адгүй том KPI үзүүлэлтүүдийг харах шаардлагатай болно тий. Манай нийт борлуулалт жилийн борлуулалтын таргет хэд хувьтай явж байгаа юм. Улирлаараа ямар явцтай байгаа юм. Нийт пайплайн ямар байгаа ч гэдэг юм уу тий. Иймэрхүү байдлаар энэ бол хүн болгонд зориулаад энэ одоо системээ тохируулаад өөрчлөөд хөгжүүлээд явах боломжтой гэдгээр ер нь бол ингээд давуу тал үүсгдэг. Тэгээд тайланг ч гэсэн мөн ялгаагүй маш хялбархан заавал одоо тайлангийн янз бүрийн системэлдэг одоо ур чадвартай хүн байх шаардлагагүй зүгээр Excel дээр ажиллах хүн байхад л энэ тайлан гифтэйхэн хөгжүүлээд ингээд явж явах боломжтой. За бүртгэгдсэн байгаа мэдээллүүдээс талбар нэмэхэд бол ерөөсөө ингээд энэчнээс нэмчин те close date нь хизээ байх юм. За энэ report дээр би нэг close date гэдгийг нэмчихийч гэдэг юм уу. За тэгээ энэ close date дээр нь за магадгүй эсвэл компанийн нэрээр ч юм уу те. Нэг одоо талбараар lead source ч юм уу те энэ сураг ханаас орж ирсэн гэдгийг бүлэглээ харчих гэдэг юм. Ингээд ерөнхийдөө нөгөө хүн болгон өөрийнхөө хэвлэл тайлан мэдээгээ хэний ингэ шалтгаалаад авахгүйгээр цаг хугацаанда ингээ аваа явчихдаг. Ийм одоо хамархан систем нэвтрүүлэхээр бол маш хялбархан систем байгаа да. За ингээ миний ерөнхийдөө бол демо дуусчлаа. Та бүхэн асуулт байгаа бол төгсгөл нь асуугаад явчих болно. За би хэлээд өгнээд ерөнхийдөө нэг хэлгээд болох юм бол за Salesforce системийн давуу талуудыг ер нь юу гэж одоо сүүлийн 4-5 жилийн хугацаанд ажиллаж байхдаа юу ч харсан бэ гэхээр за борлуулалтын баг болоо одоо энэ нөгөө байгууллагын бүтээмжийг бол маш сайн нэмэгдүүлж өгдөг. Яагаад гэхээр саяны харуулж байгаа талбаруудыг одоо өөрчилж автоматжуулах гэдэг ажил маань одоо маш хурдтай хийгдэж байгаагаараа давуу тал болж байна тий. За тэгэхээр дээрэс нь автоматжуулалтуудыг бас хийх боломжтой. За автоматар имэйл явуулах тий. Одоо харилцагчны сураг ороод ирэх юм бол автоматар за та манай энэ бүтээгдэхүүнийг сонирхож байгаа бол танилцуулгын шууд автоматар явуулчих тий. Тийм бол тэрийг заавал sales ороод хийгээд ах шаардлагагүйгээр автоматар явуулах бол асуудал байхгүй. Тэгэхээр ийм асуудлуудыг автоматжуулж болж байна. За магадгүй алдаа гарах магадлалтай ийм процессуудыг тий одоо нэг харилцагчийн усны дугаарыг хуулах ч гэдэг юм уу нөгөө одоо гэрээр үгээ усны дугаарыг хуулах мэйл хаяг хуулах ийм үеүүдэд одоо хүн мэдээж ингээ их ажилтай байх юм бол алдаа худалтай тэр ийм процессуудыг бас автоматжуулаад одоо системүүдийн одоо нөгөө датагийн солилцож болж юм. За янз бүрийн нөгөө тооцооллуудыг хийж юм лидийн тооцооллыг хийж гэдэг юм уу эсвэл үн тооцоолох хямдрлын тооцооллыг бүгдийн систем дээр автоматжуулж болно. Тэгэх юм бол нөгөө хүнээс шалтгаалсан алдаануудыг ер нь бол prevent хийх боломжтой. За тэрнээс гадна мартагдах бодолтой зүйлсийг автоматжуулж болно. Жишээлбэл би харилцагчтай нэг уудал тавцсан байх юм бол тэрийг систем дээр оруулах юм бол reminder email явна. Гар утсан дээр notification ирчин, систем дээр notification ирчин. За харилцагчийнхаа чухал тэмдэглэлт өдрүүдийг бас бүртгэж юм бол тэднийг нь бид нар заавал өөртөө бодоод ингэ санаад шаардлагагүй 30 хоногийн өмнө энэ харилцагчийн батчааг над руу сануулаарай ийм хүмүүс рүү сануулж явуулаарай гэд автоматжуулж бүрэн боломжтой. Тэгэхээр бид нар харилцагчийнхаа чухал өдрүүдийг нь бас мартахгүй авах боломжтой байх нь. За магадгүй чухал нэг юм пропозал өгстэй огноонуудаа хамбал хэрэгээ бас автомат одоо schedule хийчих болно ч гэдэм үү те. Иймэрхүү зүйлүүдийг автоматжуулах боломжтой гэсэн үг те. За тэгээ систем дээр мөн одоо янз бүрийн skill шаардлага одоо тухайн одоо яг борлуулалтын ажилтан өөрөө л ороод хийх тийм ур чадвар шаардсан биш ажлууд байдаг. Жишээлбэл юм стандарт имэйлүүд байгаа. Маркетингийн стандарт имэйлүүд, танилцуулах, борлуулалтын стандарт имэйлүүд, за харилцагчаас нэг хүсэл хүлээж авах юм бол стандарт имэйл шиг юм уу те. Эдрийнхаа бүгдийг нь бас тохируулцдаг, автоматжуулцдаг болохоор ер нь бол одоо мануал гараараа ингээд хийгээд байдаг ажлуудыг ер нь бол бүрэн чөлөөлөөд борлуулалтын ажилтнууд маань илүү саяны лидээ prioritize хийгээд харилцагчтайгаа харилцаагаа тогтоох дээр илүү одоо фокус хийх боломжтой. За тэрнээс дараагийнх нь одоо давуу тал гэх юм бол түрүүний одоо яг демо дээр харуулсан чиглэл одоо awareness үүсгэхээс эхлээд тий харилцагчтай бид нар контакт үүсгэж эхлэхээс эхлээд борлуулалт болоод тэр борлуулалтын дараах үйлчилгээ за нэгний харилцагч болсон хүмүүс дахиад худалдаа авалт хийн энэ бүх процессыг нэг систем дээрээс ер нь бол хянана гарна. За тэгээ систем маань өөрөө гар утснаас ашиглаж болно. Вебээс ашигласан гэдэг олон боломжуудтай болохоор маш давуу талтай гэдгээр ер нь бол бодлоготой бүтэн яг 100% бас биш ахaltaа магадгүй нэг зарим хэсрүүд авч байгаа баг тийм. Тэгэхээр ер нь бол маш бараг 100% бүртгэлжүүлэх
хянах боломж үүсэж байгаа гэсэн үг. За тэгээд нэвтрүүлэлт дээр бас CRM дээр Salesforce дээр нэлээд давуу талууд гарч ирдэг. За нэгдүгээр Salesforce минь өмнө хэлсэнчлэн cloud систем болохоор ямар нэг одоо surplus-ийн ажил гээл одоо нэг сервер бэлдээл, тоног төхөөрөмж бэлдээл юмдээ зурлаад шаардлагагүй. Шууд өнөөдөр мөнгө төллөө. Би өнөөдөр шууд системийг ашиглаад эхлэх боломжтой. За энэ цаг өгөхгүй байх нь. За түрүүний хэлсэн no code учраас тохируулаа явуулдаг учраас бид нар одоо бас одоо нэг илүү хурдан энэ танай байгууллагын шаардлагуудыг энэ систем дээр оруулаад ирдэг. Тэгээд өөрөө Salesforce маань нөгөө дэлхийд даяар маш олон байгууллага хэрэглэдэг учраас community буюу Salesforce-ыг ашигладаг хүмүүсийн community айгүй өргөн байдаг. Системтэй холбоотой янз бүрийн асуудал гарах ч юм уу тий одоо нэг судлах шаардлагатай юм гарах юм бол Google-ээс хангууд маш олон линкүүд гараад ирдэг. За Salesforce маань өөрөө бас 24/7 support үзүүлдэг. За Монголд бас local partner байгаа учраас бид нар ингээд туслаа явдаг ч гэдэм үү тий. Ийм байдлаараа ер нь бол илүү хурдан нэвтэрдэг тухайн байгууллага дээр систем маань бараг тий дунджаар бол бид нар 1.5-аас 3 сарын хооронд бол энэ боловсролтын процессыг нь оруулаад тайлгуудыг нь хөгжүүлээд магадгүй өмнөх дата байх юм бол оруулаад ингээд явцдаг гэдгээр бол ингээд давуу талтай систем байгаад байгаа. За ингээд миний тайлбарыг сонсон баярлалаа.